За үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй холбоотойгоор нэг зүйл тодруулж асууя. Өөрөөр хэлэх юм бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд энэ цэцгийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудаар буюу тухайн хуулийн заалтыг зохицуултыг сайжруулах ёстой, илүү наривчлах ёстой гэж харж байгаа юу? Буюу одоо бид нар энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад тэр хуулийнхаа заалтыг засах ёстой гэж үзэж гин үү гэдэг асуултыг асуух гээд байгаа. Үүнтэй холбоотойгоор яг энэ үндэслэх хэсгийн нэг хэсгийг уншмаар байна л да. Энэ дээр бол ингэж эрүүгийн хуулийн 13-14-р зүйл тусгай шаардлагыг нэмэлт эрхийн шалгуур зэрэг тусгай шаардлагыг хангах ёстой. Тэгэхээр энэ тусгай шаардлагыг хангаагүй байна гэд энэ дээр юу гэсэн бэ гэхээр маргаан бүхий зохицуулт нь хүний алдар хүнд халдшгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хоорондын тэнцвэрийг хангаагүй байна. Нийгд нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл нийтлэг эрх чөлөөний дагуу бусад төрлийн илэрхийлэлээс илүү хамгаалах зохицуултыг хуульчлаг байна. Хоёрт нийтийн зүтгэлтэн өөрийнхөө эсрэг шүүмжийг иргэнээс илүү хүлцэн твчих эрх зүйн зохицуултыг бий болгоогүй байна. Гуравт үйл баримтын шинжтэй мэдээлэл болон үнэлт дүнэлтийг ялгаж зохицуулаагүйгээс үйл баримтын шинжтэй мэдээллийг үндэслэн илэрхийлсэн үнэлт дүнэлтэнд эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байна. Дөрөвт мэрэгжлийн ёс зүйтэй сэтгүүл зүг тусгаалan хамгаалаагүй тул нийтийн ашиг сонирхолтой холбоотой үйл баримтыг үнд шударгаар мэдээлэх явцад гарсан мэрэгжлийн алдаанд ял шийдэх боломжтой байна гэж байна. Тэгэхээр эдгээр зохицуулалтын гол юу байна вэ гэхээр жишээлх юм бол яг одоо гүтгэгдсэн ч гэдэг юм уу илт худал мэдээлэл тараагдсан алдар хөндөд нөлөөсөн гэдэг дээр жишээлбэл Герман улсад яадаг вэ гэхээр одоо олон нийтийн танил буюу одоо ялангуяа улс төрчдийн хувьд бол хүлцэн твчих нөхцөл нь илүү өндрөөр тавигддаг. Яагаад гэвэл нэгэнт өөрсдийнхөө нэр төр алдар хүндийг олонний өмнө гаргаад тавьсан учраас тодорхой хэмжээнд тэр өөрлөнд дайрсан мэдээллүүдийг бол хүлээж авах ёстой гэдэг ийм үндсэн зарчим яваад байдаг л да. Тэгэхээр энэ талаасаа бид нар яг энэ тухайлсан хуулийг яг ямар тохиолдолд илт худал мэдээлэл гэдэг бол одоо жишээлбэл хүний овгийн жишээлбэл буруу хэлчлээ гэхэд илт худал мэдээлэл гэвэл үнэн үү гэвэл үнэн шүү дээ. Тэгээд жишээлбэл одоо юу гэдгийг хэдэн удаа гэдэг мэдээллүүд байдаг. Тэнгүүд тэр нь одоо яг үйл баримтын хувьд бол айхтар ялгаатай биш ч гэсэн 20 удаа гэдгийг 22 удаа томилтоор явсан ч гэдэг юм уу хэлчлээ гэхэд тэр хоёрын зөрүүн дээр эн чинь илт худал мэдээлэл гэвэл илт худал мэдээлэл. Гэхдээ энэ одоо мэрэгжлийн алдаа гаргаад гэдэг юм уу тийм ээ санаатаагаар илт гүтгэх санаатай биш үйлдэл дээр магадгүй энэ алдсны төлөө шууд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой юу? Гэтэл цаад мэдээлэл нь өөрөө олон нийтийн мэдээлэл хүлээж авах тэр эрхийг хангах хүрээнд явж исэн бол яах вэ гэдэг. Тэгэхээр энэ дээр түрүүний асуулт маань тэр яг энэ ерөнхийлөн заасан буюу 13-14-р зүйл нь хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн гэдэг дээр бас аягүй сайн анхаарах ёстой. Ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ илт худал мэдээлэл олон нийтийн одоо нэр хүндэд халдсан гэдэг энд чинь ямар нэгэн тодорхой тусгай шалгууруудыг тавьж өгөх ёстой байсан байна гэдгийг одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зөвшөөрч байгаа юу? Бид энийг хүлээж аваад засах ёстой юу гэдэг асуудлыг асуух гэдэг. За уян гишүүн яг энэ цэцэн шийдвэрийн гол нюансуудыг ер нь хөндөж асуулаа. Миний хувьд бол энэ цэцгийн дүгнэлтийн одоо сая уян гишүүний хөндөж байгаа олон асуудлаас санал нэг байдаг. Санал нэг байх байтугай энэ гүтэх гэж зүйлийг 20 оны хавар 4 сард илт худал мэдээлэл болгох ийм гэмт хэрэг болгож өөрчилсөн. Энэ сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шаардлага шүү. Тэгээд тэрнийх нь гор нь илүү олон сэтгүүлчид мэргэжлийн алдааныхаа төлөө эрүүгийн ял зам хүртэх энэ нүглийг хийцээ. Тэгээ энийг бол тухайн үед нь ерөөсө буруу байна. Бусад улс оронд бол энэ мэргэжлийн алдааг ерөөсө эрүүжүүлдэг. Зориуд санаатай, гутаах зорилгоор гүтгэлгийг тарааж байгаа тэр субъектив санаа сэтлийг тогтоож иж энэ эрүүгийн хариуцлага яригддаг. Тэр зааг ялгах боломжийг
илт худал мэдээлэл тараах гэдэг энэ гэмт хэрэг олохгүй байна гэсэн үндс хуулийн цэцгийн дүгнэлтэд би өөрөө санал нэг байна. Энийг залруулах хэрэгтэй. Нэг. Хоёрдугаарт энэ эрүүгийн хуульд одоо цэцгийн дүгнэлтэнд нийтийн албан тушаалтан бол ер нь илүү дэвчээртэй bay шүү. Энэ гэмт хэргийн одоо субъект болж гомдол маргаан гаргаад байдаг асуудал дээр илүү хүлцэл төвчих ёстой шүү гэдэгтээ мөн би санал нэг байдаг. Тийм ч учраас 2021 оны 1 сарын 7-нд Улсын их хурлын гишүүнийхээ хувьд улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэгтэй холбоотой хардсан сэрдсэн үрдийг гүтгэхэд тооцохгүй гэдэг тайлбар оруулъя гэдэг саналыг би хуулийн төс санаачилж гаргаж ирсэн. Мөн хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг цэцгийн дүгнэлт мөн хүндсэн байна. Төрийн байгууллага энэ гэмт хэрэг дээр нэр төлд талдлаа гэж ажил хэргийн нэр хүнд талдлаа гэж гомдлох эрхгүй шүү гэдгийг мөн цэцгийн дүгнэлт хэлж өгсөн байна. 21 онд мөн би төрийн байгууллага энэ гэмт хэрэг дээр гомдол гаргахгүй шүү. Хуулийн этгээд ажил хэргийн нэр хүнд гэдэг болвол тэр бизнесийн байгууллагуудын нэр төртэй холбоотой асуудал юм аа гэдгийг мөн хуулийн төс санаачилж энэ дээр санал нэг байна. Цэцгийн дүгнэлтэнд санал нийлэхгүй асуудлууд бас байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухаанаар тайлбарлагддаг тодорхой төрлийн гэмт хэрэг дээр шинжийг ингэж бичээ. Ингэж тайлбарлаа. Ийм ял шийдэхэ гэж цэц ялын зүйлчлэл рүү, ялын бодлого руу бас юм орох хүрээ хязгаар байна уугүй юу? Бусад улс оронд хорих алтай байгаа гэмт хэргийг та нар хорж болохгүй.